За сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? За өнөөдөр суура болон миний бие гişгэ бит хоёр дотоод хөвгтөд эдгэх үе талаараас ч ярилцмаар байна тийм ээ. За яагаад хүмүүст энэ яг өөрийнхөө зүрх сэтгэлийг дотоод хөвгтөд эдгэх хэрэгтэй байгаа юм бэ гэдэг асуулт бас гарч ирээд байгаа тийм ээ. Тэгэхээр яг өнөөдөр бит хоёр нэг 6 шинжийн тухай бол ярил л та тийм ээ. Хэрвээ тухайн хүн өөрөө өөрийгөө бусдаас тусгаарлаад байдаг болвол за олонний дунд орохороо тий өөрийгөө тусгаарлцдаг. За эсвэл яг өөрт нь уг нь тусламж хэрэгтэй байгаа үедээ уг нь бол хүн чинь нөгөө хүмүүст очиж ярьж өөрийгөө уудалж тий бусдаас тусламж авч тэгжиж нөгөө хүмүүсийн дэмжлэгээр одоо эргүүлээд тэр яг өөрийнхөө сэтгэл санааг дээрдүүлдэг шүү дээ тийм ээ. Гэтэл яг ингээ хүн яг тийм үедээ бусдаас тусламж авч чадахгүй өөрийгөө бүр илүү тусгаарлаад байдаг. Бүр илүү өөрийгөө бусдаас холдуулаад тий бүр ганцаардалд оруулаад тэгээ бүр ингээ нэг өөрийгөө нэг юм өрөөнд түүччихдэг. За тэгтээ магадгүй гаднаас нь харахад энийгэд яваад байж магадгүй тий. Гэтэл зүрх сэтгэлдээ өөрийгөө цойжилчихсан нэг өрөөнд оруулаад цойжилчихсан. За тэгээ түүччихээд ингээ ганцаардсан өөрийгөө тусгаарлагдсан одоо өөрийгөө тусгаарлаад явж иж магадгүй тий. Эсвэл хүмүүстэй харилцах үедээ үргэлж нэг ямар нэгэн байдлаар хан мэдэрч идэг. Одоо ойр дотны харилцаа тогтоосон ч тэр тий найзуудтайгаа ч тэр бай. Заримдаа магадгүй бүр ханитайгаа харилцаанд ирч гисэн. Яг тэр одоо тусгаарлалтыг мэдрээд иж магадгүй. Яг хэрвээ таны харилцаан дээр яг энэ тусгаарлах байдал та өөрөө мэдэрдэг болвол танд яг өөрийнхөө дотоод хөвгтийг эдгэх гэсэн яг энэ шаардлага байна л гэсэн үг байна тийм ээ. За дараагийнх нь болохоор яг сайшаал магтаал эрэлхийлдэг байдал байна. Ямар нэгэн юм хийлээ заавалчгүй сайшаал магтаал авах гэсэн, үнэлэгдэх гэсэн, яг хүмүүст хүлээн зөвшөөрөгдөх гэсэн ийм хандлага хөвчлэн хүмүүстийг ажиллагддаг. Хэрвээ та яг ингээд сайшаал магтаалыг үнэхээр хэрэглэхийлдэг, хэр нэгэн сайшаал магтаалыг хэлэхгүй бол таны хийсэн зүйлсийг үнэлэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй тийм хандлага гаргахад та дотроо одоо зовж шаналдаг. Тийм бол энэ дотоод хөвгтөө эдгэх шаардлагатай байгаад байгаа. Өөрөөр хэлэх юм бол хүн магтаагүй өнгөрчих юм бол бүр амар сэтгэлээр ундаг тийм ээ. За хүн намаа магтандаа гэж бодцоод тэгээд магтаагүй байдал хүн жоохон баг зэргийн уран бол хугарна шүү дээ. Гэтэл яг энэ одоо сайшаал магтаалын араас бүр явдаг тий. Тэг хүн өөрийг нь магтахгүй бол баг дахиж тэр ажлыг дахиж хиймээргүй санагдана. Дахиж тэр хичээл зүтгэлийг гаргамааргүй санагдана тий. Гаргахгүй гэж баг шийдэн. Магадгүй одоо тэр ажлаас гарах ч юм уу. За эсвэл тэр хүмүүстэй харилцаагаа бүр за салгах ч юм уу тий. За эсвэл ингээ хүн өөрийг нь ингээ магтахгүй байх юм бол ингээ нөгөө одоо би одоо үн цэнэг юм болоо тий. Миний хийсэн юм хэрэггүй юм болов гэж бодно тийм ээ. За тэгээд ингээд үргэлж одоо яг хэн намайг магтах бол гэд хайж идэг. Тэг нэг тийм нөгөө магтаалаар өссөн хүмүүс шиг байгаад байгаа байхгүй тийм ээ. Тэн дээр бас нэмж хэлгээд одоо магтаал сайшаалыг аавна тухайн үедээ ингээд баярлал өнгөрөх байх. Гэхдээ улам л илүү хийх хүсэж улам л илүү хүс магтаал сайшаалын араас яваад яг тэр нэг магтаалыг авчлаа. Тэр нь яг сэтгэлийн ханамжийг яг бүрэн дүүрэн өгөхгүй байгаа байхгүй юу тийм ээ. Тийм учраас дараа дараагийн магтаалыг иргэн хайгаад яваад байна шүү дээ тийм ээ. За тэгэхээр дараагийн 3 дахь шинжинд хэрвээ өөрийгөө доогоор үнэлдэг болвол та яг өөрийнхөө таны дотор хүүхдүүдийг та эдгэх шаардлагатай байна л гэсэн үг байна. Таны дотор хүүхэд та тэрийг яг эдгэж ийж таны яг нэг өөрийгөө үнэлэх үнэлэмж яг өсөх юм аа тийм ээ. Тэрнээс биш би гаднаа аягүй гоё брендийн хувцас өмсөөд юм уу, үсээ гоё янзлаад юм уу тийм ээ, үнэтэй утас бариад юм уу. Эсвэл сайн албан одоо ажил хийсэн ч гэсэн заримдаа яг нэг өөрийнхөө дотор хүн маань дотоод хүүхэд маань хэрэг яг шархалцсан, эдгэрээгүй яг тийм энэ дээр гэмтэлтэй ах юм бол хичнээн би гадна талдаа аягүй өөрийгөө өөрчилсөн ч гэсэн магадгүй нэг хэсэг хугацаанд одоо тэр нөгөө өөрийгөө өөрчилсөн нэг шинэ хувцас аваад юм уу, стилээ өөрчлөөд юм уу, албан тушаалаа солиод юм уу, нөхцөл байдлаа одоо орчноо солиод тодорхой хугацаагаар нэг юу байх байх л та нэг өөртөө ихтэй юм шиг сэтгэл санаа өөдрөг юм сэргэх байх. Гэтэл хэсэг хугацааны дотор нөгөө дараа дахиад нөгөө өөрийгөө голсон мэдрэмж маань дахиад гараад ирнэ. Тэгэхээр яг өөрийнхөө та хэрвээ ямар нэгэн байдлаар үргэлж өөрийгөө бусадтай харьцуулж идэг, үргэлж ямар нэгэн зүйлийг хийхэд чи чадахгүй штэ, чамаас өвөө бусд нь сайн штэ тий, чи царай муутай штэ, чи ярьж чаддаггүй штэ, чи дандаа л бүтлгүүддэг штэ гэх мэтчлийн юм сөрөг дуу хоолойнуудыг үргэлж таньс гардаг тийм ээ. Та үргэлж та өөрийгөө тэр дуу хоолойнууд тань өөрөөс сонсогддог. Тэгээ та өөрөө ямар нэгэн зүйлийг хийхэд өөрийгөө одоо бусадтай харьцуулж голдог байх юм бол
та бас яг өөрийнхөө дотоод хүүхдийг та эдгэх хэрэгтэй байна л гэсэн үг байна. Тэр хүн чи муу байна, чи чадахгүй байна гэж хэлээгүй байхад л өөрийгөө би муу байна, би чадахгүй байна гэдэг доогоор үнэлээд байгаа. Тийм. Ааха. За 3 дахь шинж нь болохоор өөрийгөө доогоор үнэлэх гэсэн. За 4 дахь нь болохоор хаягдгаа сайх. За өөрөөр хэлэх юм бол орхигдгоо сайх. Ааха. Одоо ингээл хайртай дотны хүмүүс маань намайг ингээл нэг л өдөр орхио авчихгүй. Би эсвэл одоо жишээлбэл би энэ байгууллаас одоо ингээ гадуурхагдсан, юм орхигдсан байх үе. Энэ хүмүүсээс нэг хоцорчих үе гэдэг ч юм уу. Тиймэрхүү айцтай үргэлж байгаа бол бас одоо дотоод хүүхдээ эдгэх шаардлагатай байгаа даа. Ааха. Тэр яг нөгөө хаягдах вэ гэдэг айдас ч аяг төвшөрийг дагуулдаг тийм ээ. Тэгээ нөгөө өөрийнхөө ингэж байнгын сандран төвшин намайг энэ юу гэж бодчих хоол тий. Миний чиген дүр төрхийг хэрэг харчих юм бол намайг орхио явчих юм болоо надтай найзлахаа болчих юм болоо тий. Намайг нөгөө үнэлэх үнэлэмжинд буурчих юм болоо гэж аяг айдаг байгаа байхгүй. Тэгээ ямар нэгэн байдлаар ингэ нэг өөрийн бүтээсэн нэг дүрийг бүтээгээд тий. Тэгээ өөрийнхөө чиген дүр төрхөөрөө байж чадахгүй болчихдаг. За дараагийн одоо 5 дахь шинж тэмдэг бол альва юмыг ер нь нэг хохирогчийн байр сууриас харах буюу үргэлж өөрийгөө ингээ ямар нэгэн нөхцөл байдалд харилцаанд өөрийгөө хохирогсон гэж харж байдаг. Тэр яг хохирогч гэдэг өөрийн дүр төрхөө юу вэ гэхээр өөрийгөө тухайн асуудлыг шийдэх чадваргүй гэж харж байгаа байхгүй. Тэгээ бусад хүмүүсийг буруутгах нь тэр хүнээс болоод чамаас болоод тэр автобуснаас болоод ч юм уу тий тэр нөхцөл байдлаас болоод юм уу гэд ингээд ямар нэгэн нөхцөл байдал руу үргэлж буруутгал их юм чи одоо тий буруутгах нь за тэгээд би ингэж хохирсон учраас би ийм байгаа учраас гэж үргэлж нөгөө одоо нэг юм ямар ч юм хүчгүй байгаа байхгүй ер нь хохирогч чинь ер нь нэг юм өөрийгөө өөрчлөх юм уу тухайн нөхцөл байдлаа өөрчлөх юм ямар ч хүч чадалгүй байгаад байдаг. Тэгэхээр яг бусдыг илүү буруутгасан байдал нь за тэгээд би ингээ хохирчихсан гэдэг байдал өөрөө яг амьдрах сэтгэлийн тэнхээгүй болгож идэг. За тэгээд хүчгүй болгож идэг байгаа. Хэрвээ та өөрөө ирэхгүй бусдыг буруутгаал тийм ээ. Та өөрийгөө ингээд нэг л дандаа ингээ бусдад ашиглуулагдаад байгаа юм шиг дандаа л ингээ та хохироод байдаг юм шиг мэдэрдэг болвол та бас яг дотоод хүүхдээ эдгэх шаардлагатай байх нэ. За дараагийн хамгийн сүүлийн шинж чанар бол эрх мэдэлтнээс айх. Өөрөөсөө одоо дээд тушаалтай хүмүүс захирлаасаа ч гэх юм уу. За эсвэл энэ нэг эрх мэдэлтэй тушаалтай хүн, мэдлэгтэй хүн тэр хүмүүстэй одоо ярихаас имэх, уцаар ярихаас имэх, хамт ингэж ойр бараг ингэж юм хүрээлэл одоо энергит нь ингэж орхоос айх юм шинж тэмдэг байгаад байгаа. За тэгээд эрх мэдэлтнүүдээс айдаг одоо өөрөөсөө том тушаалтай хүмүүсээс бол хүн болгон л айдаг штэ. Гэхдээ бусад хүмүүсээс илүүтэйгээр одоо айж түгшиж имэх ингэж холуур байхыг эрмэлзэх ийм хандлагат хэрвээ бас танд байдаг бол та бас дотоод хүүхдээ эдгэх шаардлагатай байна. За тэгэхээр яг энэ битээр бол маш цөөхөн шинжлэлүүдийн л дурдлаа шүү дээ тийм ээ. Хэрвээ таанд одоо яг энэ шинжлэлүүд илэрж байгаа болвол та бас яг энэ дотоод хүүхдээ эдгэх үе сургалтанд таныг бас хамрагдаарай гэж таныг бас урьж байна. За баярлалаа. За баяртай. Баяртай.